болсон энэ реформыг хийхин тулд шадар сайд, эрчим хүчний сайд, за тэгээд 3 намаас 2 гишүүн оролцсон ийм эрчим хүчний үндэсний оргоо эхлүүлээд явсан. За 2024 онд бол бид нар бодлогоо тодорхойлоод энэ салбарын хууль эрх зүйн орчныг зохицуулж шинжлэх, зах зээлийн зарчимд нь шилжүүлж, либералчлах бодлогоор дамжуулж гадны хөрөнгө оруулалтуудыг татах, үнийн бодлогыг шинжлэх, эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулж, менежмент сайжруулаад цаашдаа энэ компаниудыг олон нийт нээлттэй компани болгоно гэдээ бодлогоо гаргаад явсан. Гэтэл одоо 6 сар өнгөрч байна. Энээс хойш бол үн тариф өрсөлдөх нийцүүлэлээс өөрөөр ямар нэгэн дөрвөлтөө өөрчлөлт гараагүй гэдгийг олон нийтээс маш хэлж байгаа. Тэгэд энэ үндсэн шалтгаан нь бол бодлого дээр бид нар нэгдэж чадахгүй байгаа болов уу гэж би бол хараад байгаа. Үндсэндээ одоо урт хугацааны тогтвортой гэрээ байгуулаад төр хувийн хөвшлэр хамтралаар чадлын том станцууд барих тактик бол яригдаад байгаа. Одоо Баянгийн 600 мегаваттын станц жишээ нь. Үндсэн асуудал нь юу гэхээр манай Монгол орон ч өргөн уудан тал нутагтай хүн аманд тархаа бүтрэхээс suurшдаг. Эндээс харахаар жижиг одоо суурангуудад тархамт их усруудыг тавиад микрогрид одоо ийм сүлжээнүүдийг бий болгох нь бидний хувьд санхүүгийн хувьд өрсөлдөх зардал багтай. Дээрээс нь 600 мегаваттын станц байснаас 50 мегаваттын жижиг станцууд байх юм бол олон тоглогч нарыг оруулж ирээд жинхнээсээ бодитоор энэ маань өрсөлдөөн бий болох юм боломжтой байна. Тэгэхээр энэ асуудлуудаа ярилцаад дээрээс нь үнийн бодлогоо одоо бид нар яаж либералчлах юм? Үн чөлөөлөлт бол сая явагдаагүй. Энэ бол өрсөлдөх нийцүүд ингээд үн тарифыг нэмсэн асуудал явж байгаа. Тэгэхээр бодлого маань өөрөө ерөөсөө нэгдэж өгч чадахгүй байна. Улсын хурал дээр их цэцэг гишүүнээр ахлуулсан хууль эрх зүйн орчны шинжилгээний найруулах ажлын хэсэг гээд тусдаа гарсан. За эрчим хүчний яам дээр бас нэг төсөв яваад байгаа гэж би сонссон. За эрчим хүчний реформын үндэсний орон дээр болохоор гадны хөрөнгө оруулалт томоохон төслүүдтэй холбоотой ажлууд нь явж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр ерөнхий сайдаас асуумаар байна. Энэ хаана ер нь эрчим хүчний реформын бодлого зангидаад явж байгаа юм бэ? Мэдээллүүд нь хаана нийлэгдэх ёстой юм? Дээрээс нь шийдвэр гаргалтууд нь яг хаана гарах юм? Та энийг тодорхой болгож өгөхгүй бол энэ реформын үндсэн одоо асуудлууд чинь шийдэгдэхгүй ингээд удаан байдалтай байгаад байна. За дараа нь хоёр дахь асуудал эрчим хүчний сайдаас асууя. Эрчим хүчний салбарын ажилчид надтай нэлээд их холбогдож ярьж байгаа. Үн тариф өөрчлөгдсөний дараагаар бол цалингийн тухай асуудлыг бол эрчим хүчний салбарын бол маш их хэлж байгаа. Бидний цалинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдэг. За би гишүүний хувьд эрчим хүчний зохицуулах хорооноос бол асуусан. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэлэхдээ сүүлийн 2 жил нэг 10 орчим хувиар нэмэгдүүлээд яваад байсан. Гэхдээ тухайн үед бол уг мөнгө нь байгаагүй учраас үр төлбөр хэлбэрээр явуулж ирсэн. Сая 2024 онд энэ үр төлбөрийг бол барагдуулсан маа гэсэн. Тэгэхээр энэ салбарын ажилчид асуугаад байгаа учраас энийг тодруулж хэлмээр байгаа. Дээрээс нь инженер техникийн ажилчдын цалин, захиргааны ажилчдын цалин ямар ялгаатай байгаа вэ? Энэ салбарын дундаж цалингийн хэдэн төгрөг байгаа вэ гэдгийг асууя. За эхлээд жуулч сүрэн сайд хэрэглэв үү? Ерөнхий сайдаас. За ерөнхий сайд хэрэглэв. За эрчим хүчний реформ хийж байгаа хүмүүс хоорондоо асуулт тавиад тэгээ би хариулт болж байгаа. Би нэг зүйл дээр одоо яг энэ реформыг дэмжиж байгаа парламент гишүүд, сенатын гишүүд үнэн бодиттой ийм нөхцөлөөс та бүхэн маань битгий ухараасаа гэж уриалж мэдээж одоогийн цаг хугацаанд өвдөлт өгч чинь. Гэхдээ үйлдвэрлэлийн өртгөөсөө нийлүүлж байгаа өртгөө хэд дахин хямд. Тэр бид нар яаж оронсолцож болох? Яаж үйлдвэрлэх хэрэгтэй? Яг энэ үнээс бид нар 34 жил хугацаас одоо тэр хайж. За харин энэ асуудлыг одоо гаргаж тавьж ботой тоонуудаа бас гаргаад энэ зүйл рүү ингээд одоо явахыг хүсээд мөсдүүлж байгаа зүгээр засгийн газрын сайд нар замун одоо парламентын гишүүд та бүхэндээ бол ерхий сайдыг талархаж байгаа шүү. Бодлоо улс төр хийх амархан гэдгийг хайж шийдэл гаргахгүй гэж. Хэдэн жилийн дараа энэсээ илүү хүнд өвдөлттэй тулгарна.
Тийм учраас бид нар суур асуудлуудаа тэгээд зориг гаргаж шийдэх хэрэгтэй. Баруун зүүн тулгарх зүйлийг бид нар одоо байгаа 1-2 хүний улс төр хийсэн арчаагүй байдлаас болж ухарч болохгүй. Тийм учраас эрчим хүчний үнийг чөлөөлөх зөв байсан. Энийг хамтарснараа хийж чадсан. Энийг бүсчилсэн томсгсон тойроос бас профессор доктороор орж ирсэн гишүүд ярьж чадчих. За мэдээж дулаан дээр ч гэсэн энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ харамсалтай нь одоо инфляц тулж байгаа учраас энийг хойшлуулахаар сонголтууд болсон. Харин энэ асуудал яг үйлдвэрлэлийн өртөг тоон утгаар ямар байгаа энэ бүх зүйлүүдэд та бүхэн илүү сайн таниулах хэрэгтэй. Олон нийтийн хувьд би үнийг эсэргүүцээд байгаа гэж бодохгүй байна. Нөхцөлийг ойлгож байгаа. Харин тайлбар дутчих байгаа. Улс төрчлөлт нь бодит тайлбараасаа дутчихж байна. Энэ цаг үед таалагдах гэсэн арчаагүй улс төрчлөлт нь бодит байдлыг ярьж байгаас илүү байж магадгүй. Гэхдээ ирээдүйд Монгол улс орон сууцчиж ажилуулж бидний шийдвэрийг гаргаснараа дараагийн хүмүүс энийг зөв гэдгийг ойлгох цаг ирнэ. Үүнээс битгий хэрэгцээр битгий ухаарай. За жуулчлалын сайд хариултгий. За зэнгүүгч асуултанд хариулъя. Зэнгүүгчдэд алдарч байгаа эрчим хүчний үн тариф өөрчлөлт нь ордол хажууд бол санаачлал гаргаад дэмжиж явж байгаа данд бас эрчим хүчний салбарынд их даалгавч талархаж байгаа гэдэг үсгэлийг нэг бодлого дээр нэгдэж чадахгүй байхгүй. Бидний бодлого бодит байдал дээр биелүүлж чаддаг бодлогоо гаргая гэдэг байр суурийг яанаас гаргадаг. Энэ талаар гэсэн анх байгуулагчаас нь үеэгээ бодох манай эрчим хүчний реформын хороо гишүүд яамны байр суурийг нэг зүйл рүү их ойртчихж байгаа зүйлүүд энэ дээр би их бэлгшээж байгаа. Манайх ч бас жижиг орн манай суур нэршил маань өндөр байдаг. Ирээдүйн багтаа дөнгөж бие одоо банкны зэрэглэлээр ийм л бизнес орчим байгаа учраас манайх руу шууд мөнгө барж ирээд ашиг орлого олно гэдэг нэг асуудал хүнд байна. Санхүүгийн зардал өндөр байна. Ийм асуудлууд руу бид нэг За жуулчлалын сайдд нэмэлт 1 минут өгье. шууд өргөс авсан юм шиг өнөөдөр яриад маргааш нь шийдэж чадахгүй. Энэ тодорхой хэмжээний 2-3 сар магадгүй жил 2 жил 3 жил шаарддаг. Энэ дээр бол төвчээртэй одоо энэ ажлаа дуусгах яа гэдэг зүйлийг бас танд уриалж байгаа. За энэ тариф нэмэгдснээр бол ажилтны цалин 4 сарын 1-ээс энэ төрийн өмч компаниудын хоёрч шүү. Эрчим хүчний сайдаар зорилт төршингээ батлуулдаг 27 төрийн өмч компанийн цалин 4 сарын 1-ээс 10% нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа. Салбарын инженер техникийн ажилтны цалин бол өнөөдрийн байдлаар 3.6 сая төгрөг байна. Үүнээс гомын орлогоо татвар нийгмийн дадлын шимтгэлийг төлөхөөр гар дээр ингээд очих нь боломжтой. Ийм л бодит байдалтай байна. Энэ салбар маань яг эрчим хүчний салбарт байгаа. Энэ залуучууд маань бусад уулуурхаа болон бусад салбарууд гадаадынхантай яах юм бол өгсөн хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байгаа нь. Гэхдээ энийг бодит байдлаар салбарын компаниуд бүгдэнд нь бид таниулж ойлгуулж ондоор байна. За сарвар сахны цэнгүүн шүн тодорхойлсон. Одоо бид нэр ерөнхий асуудал ярих шаардлагагүй. Энэ танхим дотор сууж байгаа хүн болгон эрчим хүч ямар чухал вэ? Эрчим хүчний либералчлалыг хийх ёстой гэдэгт санал нийлж байгаа. Тийм учраас 103 гишүүн гараа үүсгэсэн байна. Тэгэхээр бид нар одоо диктат ажил руу орох ёстой. Тэгэхээр зах зээлийн загварчлал, үнийн бодлого, одоо хууль эрхцэн орчноо яаж тодорхойлж гаргаж ирэх юм гэдэг маань өөрөө бидний ирээдүйг тодорхойлж гаргана. Тэгэхээр энэ шийдвэрүүдээ бид нар хийж чадахгүй байгаа шүү дээ. Бид нар одоо бодит үнэнгээ хийх ёстой. Энэ шийдвэр дээр хаана мөсөө авч явах юм бэ гэдгийг л би асуугаад байна. Засгийн газар энэ дээр яаж ажиллаж байгаа юм? За жуулчлалын сайд нэмж хариулъя. За зэнгүүн гişиг бас салбарын мэргэжилтэн талын биш учраас бас бохомж байгаа үүсэхгүй. Бид нар ямар ч байсан 2025 оны 2-3 дугаар дээр дараагтаад энэ эрчим хүчний тухай хуулийг бүхлээр шинжилсэн харуулах юм уу эсвэл нэмэлт өөрчлөлтөөр явах юм уу гэдгээ эцэс гишүүнээр үүдээ бусад гишүүнээр бид нар тодорхой болгоно.
Энэс өмнө гадаалчилгүйгээр эхний асуудал нь бол энэ санхүүгийн доктортой байдлаар үүсгээд дампуурчихгүй байгаа асуудал тулгамчаад байгаа учраас энэ тал дээр илүү төлөвлөгөө анхаарсан бас хэлээ танд тайлбарлаж ойлгуулж чадаагүй байсан бол уучлалт гуйж байна. За дорчин